Тэгээ тэрний гадлаа л ярих чаа. Одоо чамд хуримтлал байна уу? Яг үгээр л хариулж чадах. Байхгүй. Чамд байна уу хуримтлал? Байхгүй. Харин тэ. Монгол улсын тэ ингээд ажиллаа хийгээ явж байгаа залуучуудын амьдрал нь яг ийм болоод байгаа. Хуримтлал үүсгэж чадахгүй шүү дээ. Одоо сүүлийн үед үнийн өсөлт мөслөд амар болчлоо. Авдаг цайлын амьдралдаа хүрэлцэхгүй байна. Тэ? Одоо хоол хүнснээс илүү гайхгүй байна. Би маш олон залуучуудаас асууж үзсэн хуримтлал байна уу гэж. Байхгүй байна л гэдэг. Хүн юуны төлөө амьдраад байна? Тийм биз дээ. Сайхан амьдралын төлөө амьдарч байгаа шүү дээ. Хэдүүлээ нэг л удаа амьдарч байгаа шүү дээ. Тийм биз дээ хань дөө. Тийм биз дээ. За. Гү чи хүчээр хэлээд байгаа юм уу үгүй юм уу яг? Тийм ээ. Тэ? Хуримтлалтай гэр бүлтэй. Гү энэ хардаа 24 оны сонгуулиар үлдээ те. Нөхдүүч татвар нэмэхгүй. Арт түмний амьдралыг сайхан болгоно гэд сонгуул болгоноор ярьж гарч ирдэг те. Тэгээд өнөөдрийн амьдрал яг арт түмний амьдрал дээр хуримтлал үүсгэж чадахгүй хэвээрээ л байгаа. Тэгээ 24 онд татвар нэмэхгүй гэж хэлээд гараад ирсэн нөхдүүд татвараа нэмснээр 25 оноос ахуулаад манай үйлчлүүлэгч нар эрс зөөрс одоо байхгүй үйлчлүүлэгч байхгүй. Бас нэг хуваараа нөгөө юм хийдэг залуу. Тунгууд манай үйлчлүүлэгч нар болохоор яг л арт түмэн байдаг. Бид нар одоо сүүлийн хэдэн жилүүдэд үнэхээр нэр аргаа варцсан мөнгөгүй хүмүүс байгаа. Тэгээ бид нар чи өөрсдөө таарсан хүн болгондоо уцаар ярьсан хүн болгондоо үнгүй хийж өгдөл бид нар амьдарч чадахгүй шүү дээ. Тий. Энэ дэр бухимдаад байгаа. Одоо маш олон барилгууд ингээ баригдчих шүү дээ. Тэр хойшоо мошоо ингээд амар олон барилгууд баригдлаа. Арт түмэн хуримтлахгүй байхад тэр байрыг яг барьж яг яах гэдэг юм бэ? Арт түмэн тийш орж чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Одоо жишээ нь би хуримтлахгүй, чи хуримтлахгүй, чи хуримтлахгүй. Одоо манай хоёр бичиж байгаа хоёр залуу хуримтлахгүй. Ингээр чи энд 1000 гоё байр бариад ингээд яг яах юм бэ? Өнөөдөр одоо энэ яг арталт одоо мянган залуучууд төгсөж штэ. Тэ? Ууг нь энэ гоё баяртай мөчтэй. Тэ? Жилд дунджаар 25,000-аас 30,000 хүн төгсдөг гэдэг байгаа. Ажлын байран дээр 10% л ажлын байран дээр мэрэгчлэр ажилладаг гэдэг байгаа. Тэгэд бид нар өнөөдөр мэрэгчлэр ажиллаж байгаа хүмүүс нь авж байгаа цалин амьдралд хүрэлцэхгүй хуримтлал үүсгэж чадахгүй байна. Энэ дэр бухимдаад байна. Тэгэд бидний өмнөөс тийм ээ арт түмний та нарын амьдралыг таатай амьдрах нөхцөлийг чинь бид нар бүрдүүлж өгнө гэж хэлээд гараад ирсэн одоо ах ихч одоо энэ нэг нөхдүүд маань хэрэлдэж уралцаар байгаад идэг бидний амьдралд өөрчлөлт гарч байгаа нэг ширхэг зүйл байхгүй. Энэ дэр бухимдаад байна. Одоо Монголд зөө татвар төлдөггүй нэг ч хүн байхгүй. Чи дэлгүүр рүү орлоо, тамхи авлаад татвар, ундаа авлаад татвар. Чи хүүхдтэй болоо памперс авлаад татвар واخгүй. Нөөтийн татвар 10%. Энэ болгоны дарамтууд чинь арт түмний халаас руу орсоор байгаад арт түмэн одоо үнэндээ бүр хэцүү байна. Би зөндөө хойшоо зөндөө хүмүүсээс явж үзсэн л те. Иргэн тойрныхоо найз нөхдүүдээс асууж үзсэн хуримтлал байна уу? 10%-ийн 1 л хуримтлалтай байгаа Монголд. 10%-ийн 1 шүү. Дундаж давхарга байдаг байсан бол одоо сүүлийн 2 жил хядлага явагдаж штэ яг үнэнгээсээ. Арт түмэн мөнгө болоод ирэхээр яах юм? Жижиг дунд бизнес өссөн үсүүгөө дампуурна. Баян ядуу гэдэг юм хоёр юм одоо байна шүү дээ амьдралын төвшин. 70 сая малтаа гэдэг. Одоо энэ жил бол 50 сая гэж ярьж илээ. 20 сая малын гадагшин зөөцсөн гэж юм яриад байгаа. Тэнгууд 3 сая иргэнтэй тий. Одоо 3 сая 500 мянган иргэнтэй. 70 сая малтай. Тэгээд махныхаа үнийг барьж чадахгүй төр барьж байгаа хүмүүс ямар хэмжээнд байгаа гэдгийг л харагдчих шүү дээ. Сонгуул хийх болохоор айлын хаалга нүдэл гэр дотор орж ирэнгуутаа сонгуулийнхаа ажлыг хийдэг юм байлээ те. Хөтөө үйсэн хаа үйсэн тэр нэг аймгийн сумын нэг багийн хашаа руу орцсон нэг айлын хаалган дээр очицсон. Манайхыг дэмжээрээ амьдралыг чи сайхан болгоно гэж хэлдэж штэ. Тэгэхэд махныхаа үнийг яагаад барьж чадахгүй байгаа юм бэ? Тийм биз дээ. Наацах юм. Одоо шивээс Монгол хөгжихийн төлөө гэж явдаг. Одоо үйл ажиллагаа нь одоо ер нь бол одоо зогсооч гэж бодоод байж байна. Одоо шал дэмий төрөөс төлөөд өчнөө сар явж байна. Хэдэн баг магч одоо 4 жил үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. 1 жил ашигтай ажиллаж байсан. Үлдсэн 3 жилийн ердөөсөө шал дэмий төрөөс ажиллаулаад байж төрөөс төлөөл байж. Ууг нь шивээсээр гош арт түмэн мөнгөгүй байгаа юм чи яах юм? Үүшлүүлэгч нар мөнгөгүй шүү дээ. Хийлгэх хүсэлтэй залуучууд бол олон л байгаа бах тий. Өдөрт 1000 хүн бичиж штэ. Шивээс хийлгэмээр байна л гэдэг. Тэгээд манай хамгийн боломжийн үнээр хийдэг, хямдралтай хийдэг.
ялангуяа маахыг дагдаг хүмүүстэй хямдалтай хийж өгдөө. Та нар маань ирээд үйлчлүүлэр ихээр мөнгө байхгүй л байгаа. Тэгээд юмны үн өссөн. Хоол унднаас ахуулаад хүмүүс ганцхан мах яриад байгаа. Тамхины үнийг хараарай тий. Тийм үстэ. Ундаа чипсны үнийг хараарай. Талхны үнийг хараарай. Бүгд өссөн. Тэгээд нөхдүүдээс бас асуумаар байна тий. Энэ төр барьж байгаа хүмүүсээс асуумаар байна. Монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг гэж байгаа байхгүй. Яаж амьдрах юм 792 мянган төгрөг авч байгаа хүмүүс бол лаац түүхээс өөр ямар ч сонголтгүй байхгүй. Тэгээ зарим нэг хүмүүс нь та нар өөртөө худлаа архиудын байлээ, ажил хийдгүй юм байлээ гэж яриад байгаа. Нэг талаасаа тийм буруу хүмүүс байгаа. Гэхдээ дийлийнх нь авч байгаа цалин амьдралд хүрэлцэхгүй бол тэр ажлыг хийж яг яах юм бэ? Яах юм бэ? Тийм үстэй. Тэнд очоод ажил хийн. Авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүй, хуримтлал үүсгэж дийлэхгүй. Ийм нөхцөл байдалд тэр хүн тэр ажлыг хийж яг яах юм бэ? Тэрийн төр барьж байгаа хүмүүсээс л та нар тэр хүмүүсийн оронд очоод тэр цалингаар амьдраад үзтээ. Хүүхдүүд нь ямар ч боловсрол эзэмших ямар ч боломж байхгүй. Аав ээж нь хоолыг аятайгаа авч өгч чадахгүй байгаа 10 жилийн хүүхэд магадгүй айлын том хүүхэд гэж болно шүү дээ. Тийм биз дээ. Дүүнэрийгээ өсгөхгүй юмсан. Цангахгүй юмсан. Аав ээжтэй жоохон тусалчих юмсан гэл хичээлээ хаяал ажил хийж байгаа шүү дээ. Ард түмэндээ өөртөө төлөө өөртөө одоо сонгоод гаргаад ирсэн ард түмний сонгогдож гарч ирсэн хүмүүсийн дотор байгаа шүү дээ. Хариуцлага тооцож болдгоо юм уу шаардаж болдгоо юм уу? Энд чи одоо ирэх үүрэг үйлгүүд тийм биз дээ. Өөртөө сонгоод гаргаад ирсэн тэд нар ажлаа хийхгүй бол ажлаа хийгээ шаардах нь зөв биз дээ ард түмний. Өөртөө төлөө санаа зовооч. Тэг үзэж байгаа бүх хүмүүсээс асууя. Та нарын дансанд хуримтлал байна уу? Хуримтлал гэдэг чинь 100 200 мянган төгрөг сая төгрөг биш шүү дээ. Та нарыг хизээ нэгэн цагт бийжин өвдөхөд асуудлыг чинь шийдэх тийм биз дээ. Хэдэн төгрөг байх хэрэгтэй. Одоо ихнэр нь жирэмсэн болоод гэртээ суугаад памперс илүү тутамнуудыг авч явах хэрэгтэй. Хоол хүнсээр нь хангаж явах хэрэгтэй. Тэгээд 10 жилийн дараа ихнэр хүүхдтэйгээ хамт өөрийн гэсэн нэг хашаа байшинтай болчихсон. Тэрний төлөө дансанд нь тодорхой хэмжээний мөнгө байх ёстой биз дээ. Тэгэхгүй өнөөдөр байхгүй байгаа юм чинь 50 жилийн дараа байх юм уу? Энэ байдлаараа. Тийм биз дээ. Тэгээ үзэж байгаа хүмүүсээс асууя. Та нарын дансанд хуримтлал байна уу? Хуримтлал бол зөвхөн ганц 2 сая төгрөг биш дээ. Тийм биз дээ. Амар олон зүйл төр бухимдалтай байна. Тэгээд энэ бас төр барьж байгаа хүмүүсээс хэлье. Та нар ард түмний оронд тэр цалинг аваад тэр ажлыг хийгээд 1 сар зүгээр ажиллаад үзчих тий. Тэгээд түрүүнд тэгсэн шүү дээ. Юуг яавал өөрчлөгдөх вэ гэд хамгийн ихний ээлжинд яг одоо тэр 25 онд одоо татвар нэмэхгүй гэж хэлээд гарч ирээд татвар нэмсэн татваруудаа буулгаад өчгөө. Хувь хүний орлогын албан татварыг 1% болгочих. Угаасаа одоо тийм биз дээ. Ард түмэн үнэхэр төлдөж. Тэгээд юу нэг яриад байгаа юм нөхдүүд болохоор төсөв бүрдэхгүй нэгэд байгаа шүү дээ. Тэгвэл яагаад жил болгон боржуур солиод байгаа юм бэ? Яагаад жил болгон явган хүний зам солиод байгаа? Тэрийг сольснороо ард түмний карманд хуримтлал үүсэх юм уу? Тийм биз дээ. Ойлгож байна хандаа. Ойлгож байгаасай л гэж хүсэж шүү хандаа. За юу. Тийм биз дээ. Одоо ингээ баах хэвдэлтэй замууд байгаа. Яахын дараа жил ахаад засах юм уу? Монгол улсын иргэн хуримтлал үүсгээд авч байгаа ажлаа хийгээд авч байгаа цалин амьдралд нь хүрэлцдэг. Гэр бүлээ тижээдэг. Хуримтлаа үүсгээд 10 жилийн дараа өөрийн гэсэн ядарчны хашаа байш авчдаг. 20 жилийн дараа өөрийн гэсэн нэг байр авчдаг. Ийм гэрэлтэй амьдрмаар штэ. Монголын иргэд одоо ингэж байгаа. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт ордог хүмүүс штэ хэдүүлээ. Газрын баялагийг бол яг судалж тооцож ил гаргаж ирээг болохоор яг тийм тодорхой тоо байхгүй юм лээ. Гэхдээ л дээгүүр байдаг. Одоо саяны оюутлогоо гээл байгаа зүгээр би тийм лаг амар тооны ч юм уу тийм амар лаг мэдлэгтэй хүн биш. Гэхдээ чи хоёулаа нэг хамт одоо Монгол улсын гадаадаас төгтөд хөрөнгө оруулалт гэж олж ирж байна. Өдөр 5 тэрбум төгрөг өгдөг гэж байгаа. Тэгснэ 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөвлөдөг гэж байгаа. Энэ тийм биз дээ. Тийм байж болох юм уу? Уу ямар ч тэнэг одоо бага ангийн боловсролтой хүүхдүүд хүртэл энийг тоог нь бодож штэ. Би чамтай ингэж тоо бодмооргүй байна. Би чамтай ингэж ийм хиймэргүй байна гэж бага ангийн хүүхдүүд хүртэл хэлнэ штэ. Тийм биз дээ. Тэгээ төр барьж байгаа хүмүүсээс гуй. Энэ бол
маш одоо чухал, маш хариуцлагатай ажил, төрийн ажил. Одоо би ч гэсэн хийх боломжгүй. Тийм үстэй 3 сая 500 мянгаас 126 гишүүн л одоо сонгогдож гарч ирж байгаа гэдэг бол энэ бол маш том хувь заяа байхгүй юу? Миний хувьд харж байгаагаар хүссэн хүн болгон тэрийг хийх боломжгүй. Маш том хариуцлагатай ажил. Энэ бүхэл бүтэн гэр бүлийг биш те Монгол улсыг авч явж байгаа маш том хариуцлагатай ажил шүү. Тэгэхээр энийг буруу талаасаа те одоо нөгөө ашиг сонирхлын талаасаа хийгээд ард түмнийг одоо ингээд яг өнөөдрийн байдалтай ингээд ийм ядуу чигээр нь амьдруулад байх юм бол маш том нүгэлтэй ажил шүү. Та нар хэдэн үеэрээ энэ нүглийг барж дийлэхгүй ийм хэцүү, маш хатуу те хариуцлагатай тийм ажил. Харин та нар энийг маш сайн хариуцлагатайгаар хийснээрээ ард түмний дансанд нь хуримтлалд нь тэ дансанд нь хуримтлал үүсээд гэрэлт ирээдүй үүсээд авсан цалин амьдралд нь хүрэлцээд тийм биз дээ. 10 жилийн дараа нэг байшаа авчдаг. 20 жилийн дараа нэг байр авчдаг тэ. Ийм гэрэлттэй амьдралыг та бүхэн бүрдүүлж чадах юм бол та нар зүгээр хэдэн үеэрээ сайхан тэ буян ишгтэй сайхан нэр хүндтэй сайхан амьдрнаа. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал дээр татруудаа буулгаад өгчөөч. Тэгээд тэр хотын дарга байсан хүн чинь шал хийдэмий баахан татвар нэмсэн штэ. Тэдрийгээ буулгаад өгчөөч. Одоо л миний утсан дээр мессеж ирээл юм л да. Та одоо торгуулаад төлөхгүй бол 10% өсөлт болно шүү, 20% өсөлт болно шүү гэд. Яагаад ард түмний ингээ халаасрал бүр хитрхи амар ороод байна. Тэгээд дүнгийн нөгөө юу боллоо штэ. Сонсгол гээд тэрэн дээр өчнөө тэрбум төгрөгийн өчнөө их 80 төгрөгийн зөрчлүүд гарч ирж байгаа. Ард түмэн болохоор зүгээр нэг зураас давснараа торгуул төлөө тэрэн дээр өчнөө хувь нэмэгдэж торгуул төлдөйм байна. Тэр төрийн маш хариуцлагатай ажлыг хийж байгаа хүмүүс хэдэн тэрбум хэдэн их 80 төгрөгийн зөрчил гарч чадхад яг хариуцлага тоолж байгаа юм бэ. Тэ? Энд дээр арга хэмжээ аваач. Иргэдээ тэгээд өөрсдийнхөө төлөө тэ ямар нийгэмд амьдраад байгаагаа бас ойлгооч. Та нар өнөөдөр ажлын маш их ингээд зүтгэлэн хуримтлал үүсгэж чадахгүй байгаа бол 50 жилийн дараа тэг үүсгэж чадах юм уу? Тийм биз дээ. Тэр татраа буулгаад өгчөөч эхний ээлжинд. Тийм биз дээ. Одоо ард түмний чиний дансанд одоо хэдэн төгрөг вэ? Тийм биз дээ. Яг үнэнгээсээ. Зээлийн төлбөрт чи хэдийн нөх юм? Чамд хэдэн төгрөг үлдээд байгаа? Яг бодит амьдрал дээр ийм шүү дээ. Одоо манайх ингээд нэг шивэсний контент гэдэг юм хүмүүс юм. Мэддэг хүмүүс нь мэдж байгаа. Тэгээд шивэсний контент хийхэлтэй тэнгууд 100 200 мянган үзнэ. Өдөрт 1000 хүн чад авчна. Тэг ирж байгаа 5 л хүн байдаг байхгүй. Хөнгөн өдрөө зөндөө шүү дээ. Яа гэж шүү дээ. Тэ энэ яг ард түмэн мөнгөтөл яах юм? Яах юм? Маш олон л ирнэ шүү дээ. Маш олон ирнэ шүү дээ биз дээ. 1000 хүнээс 100 нэрээ л та. Тэ. Тийм байхгүй. Тэг одоо энэ нөгөө бас нэг байгууллагууд байгаа шүү дээ. Реклама амар хийгээд байна. Та нарын реклам төгсөрсөн лаг үнэхээр супер байгаа шүү дээ. Ард түмэн ч мөнгөгүй байна. Одоо на реклама болооч. Тэ? Одоо би бол энэ жил архиухгүй, шоудахгүй. Ер нь цаашдаа шоудахгүй гэж бодод байна. Залуучуудыг бас арх дарснаас хол байгаа ч. Амьдралыг эрүүл ухаанаар хараад үзээч тэ. Тэгэхгүй манай шоудаа 6 цэнгэлгээ яваад байдаг амьдрал дээр өөрчлөж байгаа юу ч байхгүй. Арх дарснаас хол байгаа ч. Бити шоудаа ч. Тэ. Тэгээ бас одоо нөгөө талд нь бас би юу бараг 90 нот нэг хүмүүс зээл тавиа шоудаад тийм шүү дээ хамгийн харамсалтай. Яах гэж зээл тавиа шоудаад байгаа юм бэ? Гэртээ хөргчөнд нь мах байхгүй байхад яагаад шоудаад байгаа юм бэ? Тэрийг хүмүүст хэлмээр нь битээ манайхаа төр зургийн нэг юмнаас тий жинхэнэ амьдралдаа санаа зовооч. Амьдралдаа санаа зовооч. Тэгээд сонгуулийг бол миний хувьд бол хардах хэрэг байгаа шүү дээ надад. Маш олон жил сонгуул өгөөд юу ч өөрчлөгддөггүй гэдгийг яг ингээд баталж өгж байгаа байхгүй одоо ингээд та нар одоо татвар буулгаж өгч чадахгүй бол ард түмний тэ одоо энэ үнийн өсөлт амар яваад шүү дээ. Метр квадрат байр 2 сая 500 байсан. Нааг Солонгост би 18 онд яваад 21 онд ирэхэд метр квадратаар 2 сая 500 байсан. Тэгсэн чинь одоо дундаж байр нь 5 сая болчихлоо шүү дээ. Тэгэхэд ийм амар үнийн өсөлт гарч ирж байна. Тэ? Энэ үнийн өсөлтөө буулгаад өгчөөч. Ард түмэн чи яг яаж амьдрах юм бэ? Одоо 792 мянган төгрөгтөө байр гэдэг бол зүгээр ингээд
Тэнгэрийн мөрөөдөл шүү дээ. Тэр хизээч амьдралд нь биелэх боломжгүй байхгүй. Хөдөлмөрийн үсний доод хэмжээгээ 2 сая төгрөг болгоод өгчөөч. Чи Монгол улсын иргэн, Монголдо эх орондоо сайхан амьдрмаар шүү дээ. Тийм үст. Одоо яагаад хүмүүс маш олноороо гадагшаа явж байгаа гэж би ч явсан. Би 18 онд гадагшаа явсан. Монголд ажил хийхээр авж байгаа цалин амьдрал төрөлцөхгүй байсан. Тэг хүнээс юм гууж яхаар те өөрийнхөө амьдралыг босгоёгоо Солонгос явсан. Маш олон хүмүүс Солонгос одоо дэлхийн бүх улс хоёр даяар одоо монголчууд явж шít боломжтой гэсэн газар болгоно. Тэд нар зүгээр л хар ажил хийдэг. Зүгээр наад захын цэвэрлэгчийн ажлыг хийхэд одоо Монгол мөнгөөр сартаа 6 сая төгрөг авч байгаа байхгүй. Хамгийн багтаа. Тэгэхэд Монголдо одоо би одоо бизнес гэх юм уу нэг юм хийдэг. Монголдо 400 мянган дагагчтай пэйж ажилуулад өдөрт манайх руу 1000 хүн чат бичдэг. Тэ тэр цэвэрлэгчээс шал ангид ялгаатай зүйл өстэй. Тэгэхэд би тэрнээс мяа амьдарч байгаа. Тэр хүн өдөр болгон хуримтлал үүсгэж чадж байгаа. Тэгэхэд би өнөөдөр хуримтлал үүсгэж чадахгүй хасваруугаа л явж байгаа байхгүй. Ийм хэцүү байна. Тэгээд тэр сонгуулийн хувьд сонголттой сонгуул болгомоор санагдаад байна одоо. Та нар сонголтгүй сонгууштай гэдэг миний итгэл үнэмшлийг унтраахын тулд та нар татруудаа багсгаад үнийн өсөлтөө барьж өгөөд те ард түмэндээ юм хийж өгөөд бид нар их орончид их орныгоо төлөө байдаг бас ийм хүмүүс шүү гэдгээ бас харуулад өгөөч гэж хүсэж бас гуймаар байна. Тэгэхгүй та нарын хэрүүлэр бол ард түмэн бүр цадаад цалгаад залгацсан шүү дээ. Үр дүнтэй ажил хийгээд өгчөөч. Тийм үстэй. Тэг үнэхээр энэ өөрчлөгдөхгүй бол 28 онд одоо миний итгэл бол 100% дуусч байгаа байхгүй. Хиндэн ч итгэл алга. Тэгээд 5 хүнээс нэгийг сонгооч л гэдэг сонгуул болдог шүү дээ яг үнэнгээсээ. Тэгэл ямар нэгэн байдлаар сонгоод гаргаад ирдэг. Тэг эцсийн үр дүнд нь ард түмний амьдрал сайжрахгүй бол ахиж та нараас хизээч хэнийг сонгохгүй. Ялангуяа энэ нам яриад байгаа нөхдүүдийг хизээч сонгохгүй. Тэгээд ард түмэндээ бас хэлчихье. Хэдүүлээ те сонголттой сонгуул өгж үзье л та 28 онд. Одоо яг үнэнгээсээ чи бит хоёр нэр дэвших хэрэгтэй байхгүй миний бодлоор. Одоо Солонгос тийм гэдэг. Чи хороондоо нэр хүндтэй бол чамайг бид нар дэмжин штэ. Чи хороондоо нэр хүндгүй бол чамайг энэ наач мяа. Наач сайн залуу. Наадгаа дэмжиж гаргаад ир хэдүүлээ. Наач хороондоо юм хийв. Тэгээ хороондоо юм хийгээд сайн байвал ахиж дээш нь гаргадаг. Муу ахын бол буулгачдаг. Монгол ч гэсэн ийм байл та, тий? Тийм үстэй. Ард түмний амьдралыг хамгийн сайн мэддэг хүн хин? Ард түмэн өөртөө ш, тий? Тэгэхээр ард түмнээс ч гэсэн энэ дотор хүмүүс бай. Яагаад гэвэл өнөөдөр 792 мянган төгрөгийн хөдөлмөрийн үсний доод хэмжээтэй гэдэг бол энэ бол аимшигтай зүйл ш, тий? Тэр хүнийг яаж амьдрах гэдэг юм бэ, тий? 2 сая төгрөгийн цалинтай хүн ч амьдарч чадахгүй шүү дээ Монгол. Хоримтлал үүсэж чадахгүй. 4 сая төгрөгийн цалинтай хүн ч чадахгүй байхгүй. Тэгэхээр ард түмэн одоо энэ дотор байгаа нөхдүүд ойлгохгүй нэг би хараад байгаа. Яагаад ойлгохгүй нэг хэр чи хитрхи баян, хитрхи одоо тэ нэг юм удам данжсан баян нөхдүүд сэхэтэн гарлаа. Хизээч тэр нэг талхныхаа үнийг хитэн дөрөг байсныг мэдэхгүй, махныхаа үнийг хитэн дөрөг байсныг мэдэхгүй. Ард түмэн тэнд хитэн дөрөвний цалинтай амьдарч байгааг нь мэдэхгүй, үнийн өсөлт нь ямар байгаа гэдгийг мэдэхгүй нөхдүүд дотор байгаад нэг би хараад байна. Тэгэхээр 28 оны сонгуулиар тийм үст. Ард түмний амьдралыг маш сайн мэддэг хүмүүс дотгошоо орох юм бол тэнд болдоо тэгж амьдардаг шүү. Тэнд батаа тэгж амьдардаг шүү, тэ. Тэнд одоо тэр нэг сарагийн охинч үт юм уу? Наачаа ингээд орлогогүй, аав ээж нь орлогогүй ингээд хүүхдүүдэд тижээж чадахгүй болохоор ажил хийх гээд ингээ явж идэв шүү. Сурхаа хойш нь тавиад дүүнэрийнхээ төлөө үсэж өгөхгүй тулд ингээ ажил хийдэг шүү гэдэг юмыг ард түмнээс гарч ирсэн хүн мэдээд эдэрт хэлнэ шүү. Тэгэхээр юм өөрчлөгдөх гэж бодод. Тэгээ 28 онд сонголттой сонгуул болгомоор байна. Тэгээд улс төрчдөөсөө хүсье, гуй, ард түмэндээ те гарт баригдахаар юм хийгээд өчөөч. Энэ явган хүний зам биш шүү дээ. Тэ? Чи бидний өнөөдөр даасанд хуримтлал үүсч гин үү гэдгээс ахуулаад юм хийж байгаа үгүй л харагдаж штэ.